Францын Areva компани нь 1997 оноос Монгол улсад орж ирсэн бөгөөд хайгуулын 28 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Дорногов аймгийн Сайн Шандын хотгорт 3568 ам км газрыг хамарсан 12, Сүхбаатар аймгийн Даргангад 7448 ам км газар бүх 16 лиценз эзэмшиж байгаа нь тогтогджээ. Areva Монголын эзэмшдэг Coachgov компани хайгуулын ажлыг хийж байгаа бол урааныг олборлох, ашиглах асуудлыг Areva Mines компани хариуцдаг. Тэд Канада, Нигер, Казахстан улсын 4 уурхаагаас уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэж, Аргентин, Австрали болон манай улсад хайгуул хийж байгаа юм. Урааныг олборлохдоо газар дор уусан олборлох арга буюу уусгах шингэнийг хоолоогоор дамжуулан газрын гүндэх өдөр чингээж түүнийгээ сурвалж авах аргыг хэрэгэлдэг. Илүү хэлбэрээр тайлбарлавал хөрсийг шингэн байдалд шилжүүлж, шингэн болсон хөрснөөсөө хүдрийг ялган сорулж авдаг байна. Хатуу хөрсийг шингэн болгож байгаа бодис ямар хүчтэй хортой болох нь ойлгомжтой. Уран олборлож эхлээгүй байхад Улаанбаатарх сумын мал амтан хордож өгч байхад олборлол эхэлчихвэл ямар их хор хохирол учрахыг хэлж мэдэхгүй байна гэж иргэдийн төлөөлөл хэллээ. Урааны юу гэдгийг хор аюулыг бол юу гэдгийг зүгээр л байж л байдаг асуудал гэх мэтчлэн байдлаар хүмүүсүүд ойлгуулахыг хичээж байгаа. Бид нар юу гэсэн ерөнхий үндсэн дэвэл бид нар 3 асуудал дээр л эсэргүүцэж байгаа. Юу гэхлээр зэрэгвэл нэгдүгээрт энэ урааны уурхай, хоёрдугаарт юу гэхлээр зэрэгвэл атомын сахилгын станц, гуравдугаар цөмийн хоогыг гэдэг энэ 3 асуудыг бид нар эсэргүүцэж байгаа. Тэр тусмаа энэ Areva компани шиг тийм үү дэлхийд энэ муу юу гэдгийг тэр хортой үйл дээр алдартай. Тэгээд Монголд орж ирээд зөвхөн эхлэхэд ийм аюул тарьж байгаа тохиолдолд бол бид нар үл өглөөзөг ийм уурхайг бол бид нар хизээж хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр малд бол сүүлийн 2 жил бол ноцтой өөрчлөлтүүд гарсан, гений өөрчлөлтүүд. Та нар өөрсдөө тэр яг Улаанбаатархын иргэд өөрсдөө ирээд уйлаад ярьж байхын та нар мэдээж харсан, сонссон, үзсэн бүгдээрээ. Бид нар уран хортой юу үгүй юу гэдэг тухай бол энд ярмааргүй байна. Нэг хоёрт бадрах дээр онцгой гамшигын байдал үүснэ үгүй юу гэж бид ярмааргүй байна. Тэртээ тэргүй үүссэн. Тэртээ тэргүй уран хортой. Мөн Монгол улсын засгийн газар ард иргэдийнхээ үндсэн хуулийн заагдсан эрхийг зөрчиж байж Францын Areva компаниг өмөрсөн шинжтэй шийдвэр гаргасанд эгдүүцэж байгаагаа илэрхийллээ. Хэрвээ Coachgov компани өрөмдлөгөө эхлүүлэх юм бол нэг аймгийн нэг сумын иргэд тэр чигээрээ хөж болцсохгүй аюул нүрлэхийг сануулж байсан юм а.